Израиль улс Ливан улсын нийслэл хот руу томоохон хэмжээний довтлогоо хийж болзож байна. Америк нэгдсэн улс Персийн булангийн орнуудыг Ираны довтлогооноос хамгаалахад Украинаас тусламж хүссэн гэлээ. Дональд Трамп Иран улсын дээд удирдагчийг сонгох ажилд оролцоотой байхыг хүсэж байна. Хятад улс энэ оны эдийн засгийн зорилт түвшнийг 4.5-аас 5% интервалд тогтоолоо. Оройн зэрэг үзэгчтэй Баасан гарагийн оройны гадаад мэдээний тайван хөтөлбөр эхэлж байна. Олон улсад болж байгаа онцлог мэдээллээс таймлал өргөнө. Зоригт хоорондын мөргөлдөөнтэй холбоотой цаг үеийн мэдээллийг хүрэхэд бэлэн болсон байна. Бид та бүхэн мэдээллийг зэгцтэй хүргэх зорилгоор хөтөлбөрийн эхний хэсэгт байлдааны талбарт нөхцөл байдал ямар байгаа. Түүний араас Украин Ираны хэрэгт хэрхэн оролцож эхэлсэн тухай, мөн Ираны дээд удирдагчаар сонгогдох хүн хэн байх талаар шинэ мэдээлэл гарсан тухай мэдээлэх гэж байна. Тэгэхээр ойролт орон дох мөргөлдөөний цар хүрээ өдөр ирэх тусам нэмэгцээр байна. Зөвхөн бүс нутагтаа биш, Евра-Аз руу хүртэл тэлж байна. Пүрэв гарагт Азербайджан улс өөрийн нутаг дэвсгэрт Ираны дроны довтлогоо болсон гэж мэдээллээ. Үүний өмнөх өдөр Турк улс руу чиглэж байсан Ираны пуужинг НАТОгийн агаарын довтлогооноос хамгаалах систем зогсоож, нөгөө талд Америк нэгдсэн улс Энэтхэгийн далайд Шри-Ланкагийн ойролцоо явж байсан Ираны байлдааны хөлгийг торпедоор довтлон живүүлсэн явдлууд гарсан байна. Тэгвэл эдгээртэй зэрэгцээд Израиль болон Ливан дахь Ираны холбоотон гэгддэг Хезболлах бүлэглэлийн хооронд нөхцөл байдал улам ширүүсэж байна. Өнөөдрөөс Израилийн эрх баригчид Ливаны нийслэл Бейрут хотын өмнөд дүүргүүдийн оршин суугчдад яаралтай нүүн шилжих анхааруулга өгсөн байна. Энэ нөрөө ойрын хугацаанд хүчтэй бөмбөгдөлт хийх төлөвлөгөөтэй байгааг нь илтгэсэн хэрэг байж болзошгүй. Нэгдсэн улсны байгууллагын ихийг сахиулагчид өмнөд Ливанд Израилийн нэмэлт цэргүүд хил даван орж ирсэн болохыг баталсан байна. Айж сандарсан оршин суугчид хотын хойд болон өмнөд чиглэлийн гол замуудаар төгжрөл үүсгэж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Ливаны эрх баригчдын мэдээснээр сүүлийн 4 хоногийн хугацаанд Израилийн цохилтын улмаас 102 хүн амьсаа алдсан байна. Харин Израилийн тал өөрийн нутагт амьаалцсан хүний талаар хараахан мэдээлэл байна. Ерөнхийдөө Ливан улс Израиль, Америк, Иран хоорондын дайнд татагдан орлоо гэж хэлэхэд хангалттай болохоор. Нөгөө талд Ираны довтлогоонууд бүс нутгийн Арабын хөрш орнуудыг ч гэсэн оньсон хിവэр байгаа. Мөргөлдөөний улмаас газрын тосны нийлүүлэлтийг тасалтахаас гадна дэлхийд дахин дах агаарын тээврийн хөдөлгөөнд саад учирч байгаа. Персийн булангийн орнуудаас Ираны халдлагад өртөж байгаа улсуудыг харвал Иран, Кувейт руу пуужин болон дроны довтлогоо хийсэн байна. Мөн Арабын нэгдсэн Эмират улсад Америк нэгдсэн улсын цэргүүд байрладаг Аль-Рафа агаарын баазад ойролцоо дроны халдлага бүртгэгдсэн байна. Түүнчлэн Катар улсын Доха хотод пуужингийн довтлогоо болсон байна. Сауди Араб улс Йордантай хилэлдэг мужийнхаа дээгүүр нисэж исэн дроныг устгасан гэж мэдээлсэн. Түүнчлэн Бахрейн улс пүрэв гарагт Ираны пуужин төрийн өмчөд газрын тос боловсруулах үйлдвэрийг онож гал гарсан гэхдээ хүний амнаас эрсдээгүй талаар мэдээлж байна. Байлдааны талбартай холбоотой дараагийн онцлог мэдээлэл нь Азербайджан улстай холбоотой. Азербайджаны автономит бүс нутаг болох Нахчиванд Ираны дронууд хүрсэн байж болзошгүй. Албаны хүмүүсийн мэдээлснээр нисэх буудлын терминал зохилтонд өртөж нэг дрон сургууль орчмын бүсэд дэлбэрч энгийн иргэд шархагдсан байна. Одоогийн байдлаар Азербайджан улс зэвсэг хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдал шилжүүлсэн байна. Азербайджаны ерөнхийлөгч Илхам Алиев энэхүү үйл явдлыг терроризмын шинжтэй үйлдэлээ гэж тодорхойлж байна. Мөн Техранаас албан ёсоор тайлбар өгч уучлалт гуйхыг хүсэж байна. Гэхдээ Ираны талаас пүрэв гарагийн энэхүү довтлогоонд ямар ч оролцоогүй байсан гэж мэдээлж байна. Мөн энэ нь Израилийн зохион байгуулсан хуурамч ажиллагаа байж болзошгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Азербайджан улс нь Каспийн тэнгисийн эрэгт байрлах жижигч гэсэн стратегийн чухал улс байгаа. Орос, Иран, Армени, Гүрч гэсэн улсуудтай хилэлдэг. Харин Нахчиваны тухайд Азербайджаны их газрын нутгаас тусгаарлагдсан Иран, Турк, Армени улсуудтай хилэлдэг. Тусгай бүс учраас иймэрхүү зэвсэгт мөргөлдөөний үед онцгой эмзэг байрлалтай тооцогддог. Энэхүү дроны халдлагыг Иран, Израиль аль нь ч хийсэн бай үр дүнд нь Илхам Алиевийг Ираны эсрэг албан ёсоор маш хурц шүүмжилсэн байр суурь илэрхийлэхэд хүргэж байгаа юм.
За тэрээр мэдээлэлдээ ихээхэн бухимдаж байгаа нь бол тод харагдсан. Азербайджан, Иран гэх энэ хоёр улсын харилцаа олон нийтийн түгээмэл мэддгээс хамаагүй илүү төвөгтэй гэдгийг энд хэлхэн зүйтэй. Иранд амьдардаг азербайджанчуудын асуудал Техраны хувьд анхаардаг чухал асуудал яхааргүй мөн. Тодорхойлох юм бол Иранд 20-25 сая орчим Азербайджан угсаатан амьдардаг гэж тооцогддог. Тэд Иран улсын хамгийн том үндэсний цөөнх баг. Ихэвчлэн Ираны баруун хойд хэсэг Азербайджантай хэлэлдэг бүсэд төвлөрсөн байдаг. Техраны зүгээс азербайджанчуудын үндэслэх үзэл Ираны дотоод нэгдэлд занал хийлэл болж маадгүй гэж болгоомжлсоор ирсэн. Ямар нэгэн эсэргүү шинжтэй үйл хөдлөл гарвал Иранд хамгийн том үндэсний цөөнх учраас эрсдэл гэж харагдах нь мэдээж. Өнгөрсөн хугацаанд Иранд амьдардаг Азербайджан хүмүүс олон жилийн турш эрхээ хязгаарлуулж байна. Өөрийн хэл дээр боловсрол эзэмших хэрэгтэй баймаар байна гихчлэн гомдол эсэргүүцэл илэрхийлсээр ирсэн байна. Одоогоор Азербайджаны хэд хэдэн хүний эрхийн идэвхтэн активистууд сэтгүүлчид Иранд хоригдож байна. Тэднийг Ираны засгийн газрын эсрэг суртал ухуулга явуулсан, үндэсний аюулгүй байдлын эсрэг хуйлдсан гэж хэрэгт буруутгасан байна. Иран дахь азербайджанчууд улс төрийн хотч гэсэн нөлөө бүхий байна. Энэ 7 хоногт Ираны угсаа залгамжлах ханхүү Дариза Бахлави Ираны азербайджанчуудад болон бусад үндэсний цөөнхүүдийг Ираны эрх баригчдын эсрэг боссыг уриалсан байна. Мөн Ираны одоогийн ерөнхийлөгч Масуд Пезешкан хүртэл өөрөө Азербайджан гаралтай хүн байна. Нас барсан Арталиа айлын хаминегийн хувьч гэсэн Азербайджан угсаатай байсан гэж зарим их сурвалжууд үздэг. Ираны түүхэнд Азербайджан гаралтай шаахууд байсаар ирсэн байна. Тэдний дундаас хамгийн нөлөө бүхий захирагчдын нэг нь Шах Исхаил Хайта 16 дугаар зуунд ордондоо Азербайджан хэлийг үндсэн хэл болгож ашиглаж байсан. Азербайджан соёл Ираны төрд нэгэн цагт гүн нөлөө үзүүлж байсныг харуулдаг. Хүн ам зүй нийгэм улс төр түүх талаас ийм байгаа бол эдийн засгийн худж гэсэн салшгүй холбоотой гэж хэлж болно. Азербайджан улс нь дэлхийн эрчим хүчний чухал нийлүүлэгчдийн нэг байна. Азербайджаны нефт Баку хотоос эхлээд Гүржин газраар дамжин Туркийн газар дундын тэнгисийн эрэг хүртэл 1768 км урт хоолойгоор дэлхийн зах зээлд хүрдэг. Энэхүү хоолойгоор өдөртөө 1 сая гаруй баррел нефт тээвэрлэгддэг. Европод Орос, Ираны нутаг дэвсгэрийг тойрон хүрэх чухал нийлүүлэлтийн зам болдог. Энэ шугамаар Израиль улс гэсэн нефтийн ихэнх хэсгийг авдаг байна. Тиймээс Ираны эрх баригчдын хувьд Азербайджан улстай харилцаа холбоогоо муудах нь ямарч ашиг байхгүй гэж хэлж болох учраас нөхцөл байдлыг дэврэхгүй аль болох намжаахыг оролдож байгаа юм. Дараагийн онцлог мэдээний тухайд Курдын бүлэглүүдтэй холбоотой нь Курдууд энэхүү мөргөлдөөнд орж иж болсошгүй талаар зарим их сурвалжууд олон улсын хэвлэлүүдэд мэдээлсэн байгаа юм. Тодорхойлох юм бол хойд Ирак дахь зарим Курдын бүлэглүүд Ираны эсрэг цэргийн ажиллагаанд Америк нэгдсэн улсын дэмжлэгтэйгээр бэлдэж байгааг Курдын албан тушаалтнууд API хамтлагт төрүүлж мэдээлсэн байна. Тодорхойлох юм бол 3 албан тушаалтны нэм гарагт Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп болон Израилийн Иракийн 2 гол Курд намын удирдлагууд нөхцөл байдлын талаар хэлэлцсэн гэж мэдээлсэн байна. Гэхдээ тэд нэрээ нууцлах нөхцөлтэйгээр ярьсан байна. Одоо Курдууд энэхүү дайнд нэмж орж ирэх юм бол Иракийг мөргөлдөөнд гүнзгий татаж оруулах эрсдэлтэй гэж хинжээчд анхааруулж байна. Энд Курдууд гэж хэмжээ талаар тайлбарлах юм бол Курдууд нь дэлхийн хамгийн том үндэснүүдийн нэгт тооцогддог. Ойролцоогоор 30 сая хүн Турк, Ирак, Иран, Сирь улсад цөөнх байдлаар амьдардаг байна. Гэхдээ ихэнх нь исламын сүннит шашинтай Курдууд өөрийн улс орон байхгүй ч гэсэн хойд Иракийн нутагт хагас автономит бүсийг удирддаг өмнөд зүүн Сирийн ихэнх нутагт нөлөө ихтэй байдаг байна. Одоогоор Иранд оршин сууж байгаа 9 сая Курдууд ихэнх нь Ирак, Турктэй хэлэлдэг баруун хэл орчимд төвлөрч амьдардаг байна. Тэд Ираны одоогийн эрх баригчид болон өмнөх хаант засаглалын эсрэг олон удаагийн бослого тэмцлийг хийж байсан түүхтэй. Энэхүү мөргөлдөөний эхэлснээс хойших 7 хоногийн хугацаанд Иракийн нөхцөл байдлыг харах юм бол Ираны цэргүүд болон Иракт оршин суудаг холбоотон бүлэглүүд нь Пуужин дрон ашиглаж Америк нэгдсэн улсын цэргийн бааз, консулын газар, мөн Курд бүлгүүдийн баазууд руу товтолсон байна. Дараагийн мэдээ. Америк нэгдсэн улс Персийн булангийн бүсдэх холбоотнууд улсуудаа Ираны дроны товтлогооноос хамгаалах ажилд Украин улсаас тусламж хүссэн талаар Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээллээ. Тэрээр хэлэхдээ Украины түнш орнууд сүүлийн үед холбогдож эхэлсэн Америк нэгдсэн улсын талаас ч гэсэн тодорхой хүсэлтүүд ирсэн гэж хэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор шаардлагатай хэрэгсэл нийлүүлэх, Украин мэргэжилтнүүдийг ажилуулах чиглэлээр үүрэг өгсөн гэж. Энэ талаар ерөнхийлөгч Дональд Трампаас асуухад аль ч улсаас ирсэн тусламжийг хүлээн авна гэж хариулсан. Үүний өмнөхөн Володимир Зеленский Украин туслах боломжтой ч гэлээ нэг нөхцөлтэй гэдгийг тодорхой хэлсэн байна. Тэр нь Украин өөрийн батлан хамгаалах чадварыг сулруулахгүй байх,
Мөн Киевийн хувьд тодорхой дипломат ашиг авчрах ёстой гэсэн шаардлага. Тухайлбал Украин өөрийн ашиглаж байгаа дроныг устгах зорилттой сөнөөгч дронуудаа Америк нэгдсэн улсын Patriot агаарын бултганоос хамгаалах системээр сольж болмоо гэж. Гэхдээ ойролт орондод дайн өрнөж хэлсэн байгаа нь Украинд өөрт нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгаа. Учир нь Украиний холбоотнууд анхаарлаа энэхүү ойролт орондод өрнөж байгаа шинэ мөргөлдөөн рүү шилжүүлж магадгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Владимир Зеленскийн хувьд ийм эрсдэл байгааг бол хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Персийн булангийн хэд хэдэн орны удирдагчтай аль хэдийн утсаар ярилцаж тусламж үзүүлэх чиглэлд аль чадхаараа ажиллахаа амласан гэж. Тухайлбал Арабын нэгдсэн Эмират, Катар, Бахрейн, Йордан, Кувейт зэрэг улсууд Ираны товтлогооноос цэргийн бааз, иргэний дэд бүтцээ хамгаалахад нь туслах бодит алхмуудыг Украин хийнэ гэсэн. Мөн тэрээр Владимир Зеленский сошиал сүлжээнд Ираны товтлогоонд ашиглагдаж байгаа шахед дронуудыг зохих, туршлага, тохирох зэвсэггүйгээр сөнөөхөд маш хэцүү гэдгийг дурдсан байна. Украинчуудын хувьд 5 дахь жилдээ өрнөж байгаа дайнд Орсын ашигладаг шахед төрлийн дроны товтлогооны эсрэг сөрөг товтлогоо хийх тогтоом барих чиглэлд нэлээд сайн туршлагатай болсон гэгдэж байгаа юм байна. Персийн булангийн орнуудаас ирсэн төлөөлөгчид аль хэдийн Киев хотод хилэлцээ хийхээр хүрэлцэн ирсэн талаар эсруулж мэдээлж байна. Намаа Украинаас гадна Их Британи улс Катарт туслах боломжийг судалж байгаа талаараа мэдээлсэн. Ойролт оронтой холбоотой дараагийн чухал анхаарал татсан асуудал Ираны дараагийн дээд удирдагч хэн байх вэ гэдэг асуулт. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Ираны дараагийн дээд удирдагчийг сонгох үйл явцад заавал оролцох хүсэлтэй байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Тэгэхээр Ираны төрд Америк нэгдсэн улстай найрсаг шинэ удирдлага гарч ирэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна. Юун түрүүнд мөргөлдөөний үеэр нас барсан дээд удирдагч асан Айтоли Али Хаминегийн хүү Мождаба Хаминег эцгийнхэн оронд томилохыг эсэргүүцэж байгаа гэдгийг хэлсэн байна. Дараа Венесуэла улсын ерөнхийлөгч Делси Родригестэй төстэй удирдагчийг илүүд үзэж байгаа гэдэг юм хэлсэн байгаа. Америк нэгдсэн улстай хурцаар зөрчилдөөд байхааргүй яриа хэлэлцээрт нээлттэй хүнийг илүүд үзнэ гэдгийг илэрхийлсэн хэрэг болж байгаа. Родригесийн тухайд өмнө нь Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Николас Мадурог энэ оны 1-р сард Америк нэгдсэн улсын тусгай хүчнийхэн баривчилсны дараагаар ерөнхийлөгчийн албыг хүлээн авсан байдаг. Түүний удирдлагадор Венесуэла улс Америк нэгдсэн улсад газрын тосоо худалдахыг зөвшөөрсөн. Түүнчлэн Куб улсад нийлүүлдэг нефтийн урсгалыг зогсоосон байгаа нь Вашингтоны шахалтын үр дүн гэж хэлж болно. Гэхдээ бодит байдал дээр Иран Венесуэла хоёрын нөхцөл байдал эрс ялгаатай байна. Николас Мадурог баривчилсан ажиллагаа богино хугацаанд явагдсан. Хязгаарлагдмал цэргийн ажиллагаа байсан бол Ираны хувьд ойролт орондыг тэр чигтэн шахуул зочроосон маш өргөн хүрээтэй мөргөлдөөн байна. Зарим улсууд бол аль хэдийн дайн гэж нэрлээд ирсэн байна. Одоогоор Вашингтон, Техран дайсагнасан нөхцөл байдалтай байгаа учраас Дональд Трамп Ираны удирдагчийг сонгох үйл явцад бодитоор хэрхэн оролцож чадах гэсэн нь тодорхойгүй. Намын энэ 7 хоногийн эхээр Израиль Ираны шашны төв хот гэгддэг хүнд байрлах Ираны дээд удирдагчийг сонгодог 88 гишүүнтэй шинжээчдийн зөвлөлийн эзэмшлийн барилга руу цохилт өгсөн байна. Израиль болон Америкийн хэвлэлүүд энэхүү тоглооны үед зөвлөлийн гишүүд шинэ дээд удирдагчийг сонгох асуудлаар хуралдаж байсан гэж мэдээлсэн. Гэхдээ Иран энэхүү мэдээллийг няцааж барилга тухайн үед хоосон байсан шинэ удирдагчийг сонгох тов хараахан товлогдоогүй байна гэсэн. Гэсэн хэдий ч Израилийн зүгээс Ираны дараагийн удирдагчид хинч байсан бай шууд бай болно гэж анхааруулж байгаа. Айтоли Али Хаминег орлох боломжтой гэж зарим нөлөө бүхий хүмүүс нэрлэгдэж байгаа. Тэдний дунд түүний хүү Мождаба 1979 оны Исламын хувьсгалын удирдагч Рухола Хаминегийн ач хүү Хасан Хамине нэр хүндтэй шашны зүтгэлтэн гэгддэг Алриза Арафи нарыг дурдж байна. Удирдагчийг сонгох үйл явцын тухайд Ираны үндсэн хуулийн дагуу дээд удирдагчийг 8 жил тутамд олон нийтийн санал хураалтаар сонгогддог 88 гишүүнтэй сая дурдсан шинжээчдийн зөвлөлийн чуулганаар томилдог. Энэхүү чуулганы гишүүнд нэр дэвшигчдийг эхлээд хамгаалагчдын зөвлөл хянаж нэр дэвшигчдэд хатуу хяналт тавьдаг онцлогтой. Шинжээчдийн чуулган хуралдаж хилэлцэн залгамжлагчийг сонгодог. Шийдвэрийг энгийн олонхын саналаар гаргадаг. Одоогийн байдлаар Хаминегийн дараах засгийн үйл ажиллагааг удирдах 3 гишүүнтэй төр удирдлагын зөвлөл байгуулагдсан байна. Үүнд ерөнхийлөгч Масуд Пезешкан, дээд шүүхийн тэргүүн Голам Хусейн Мөхсөний хамгаалагчдын зөвлөлийн гишүүн Айтоли Алириза Арафиг багтаж байгаа. 14 дахь удаагийн бүгд найрамдах хятад улсын ардын төлөөлөгчдийн их хурлын 4-р чуулган заман ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 4-р чуулган болж байна. Хятад улсын өнцөг булан бүрээс нийтдээ 5,000 төлөөлөгчд цуглаад байгаа юм. Энэхүү нээлтийн үеэр хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цзян
2026 оны Хятадын эдийн засгийн зорилт түвшинг 4.5-аас 5% гэж тогтоосон байгаа нь 1991 оноос хойш хамгийн бага түвшинд тооцогдож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Хятадын мэдээллийг олон улсад хүргэдэг тэргүүлэх агентлагуудын нэг болох CGTN агентлагаас хүргэх болно. Хятад улс энэ оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо 4.5-аас 5% гэж тогтоож, эдийн засгийн доктортой байдал болон чанартай хөгжлийг үндэсний бодлогынхон гол төвд тавьж байна. Энэхүү зорилтыг Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чиан, Бээжин хотноо болсон үндэсний ардын их хурлын нээлтийн хуралдаанд засгийн газрын ажлын тайланг танилцуулах үеэр зарлалаа. Тайланд макро эдийн засгийн бодлогыг илүү идэвхтэй хэрэгжүүлэх, дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг докторжуулах, зах зээлийн итгэлийг бэхжүүлэх арга хэмжээг тусгажээ. Энэ жилийн хөгжлийн үндсэн зорилтуудыг танилцуулъя. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 4.5-аас 5% хүргэх, хэрэгжилтээр анхаарч бодит үр дүнд хүрэхийг зорих. Хот суурин газрын ажилгүйдлийн түвшинг ойролцоогоор 5.5% барьж 12 саяас дээш шинэ ажлын байр бий болгох. Эдийн засгийн өсөлттэй холбоотой зорилтоос гадна тайланд технологийн инновацийг эрчимжүүлэх, үйлдвэрлэлийн шинжилгээг түргэтгэхэд онцгой анхаарал хандуулсан байна. Үүнд шинэ чанарын бүтээмжит хүчнийг хөгжүүлэхийг зорж, дэвшилтэд үйлдвэрлэлд тулгуурсан орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бий болгох, шинжлэх ухаан технологийн салбарт өндөр түвшний бие даасан чадварыг хурдтай нэмэгдүүлэх бодит арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Бид аж үйлдвэрийн инновацийн төслүүдийг эхлүүлж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг шинэ технологийн зах зээлд нэвтэрч, хэрэглээнд оруулахад манлайлан оролцохыг дэмжинэ. Мөн нэгдсэн хэлхээ, нисэх болон сансар судлал, био онгоох, нам өндрийн нисхийн салбар зэрэг шинээр гарч ирж буй стратегийн салбаруудыг хөгжүүлж, эдийн засгийн шинэ тулгуур салбар болгон бэхжүүлэх зорилт тавьсан. Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээ хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед Хятад улс өндөр стандарт бүхий нээлттэй бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд дахин нотоллоо. Ерөнхий сайд Ли Чиан институцийн нээлттэй бодлогыг өргөжүүлэх, гадаад худалдааг доктортой байлгах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг онцолсон байна. Энэ нь Хятадын глобалчлалд хандах бодлого доктортой хэвээр байгааг илтгэхийн зэрэгцээ, хөгжлийн доктортой байдал, аюулгүй байдлыг чухалчлахыг харуулж байна. Бид зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлж, ялангуяа үйлчилгээний салбарт илүү олон чиглэлийг нээх, үйлчилгээний хил дамсан худалдаанд тавигддаг хязгаарлалтын жагсаалтыг богиносгоно. Мөн бүс нутгийн болон хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын илүү олон хэлэлцээрийг эцэслэн байгуулах ажлыг урагшлуулах, чөлөөт худалдааны бүсүүдийн бүтэц, хэмжээг сайжруулж, инновацид суурилсан хөгжлийг дэмжих, хайнааны чөлөөт худалдааны боомтыг хөгжүүлэхэд бодит алхмууд авна. Үүний зэрэгцээ гадаад худалдааны нийт хэмжээг тогтвортой байлгаж, бүтцийг нь улам боловсронгуй болгох зорилт тавьсан. Өнөөдөр танилцуулсан тоон үзүүлэлт бодлогын чиглэлүүд одоо хуралдааны дараагийн шатны хилцүүлэгт шилжиж байна. Ирэх өдрүүдэд хууль тогтоогчид тайланг нарийжлан хэлэлцэх ба энд тодорхойлсон тэргүүлэх зорилтууд нь Хятадын 2026 оны эдийн засгийн бодлогын чиглэлийг тодорхойлохын зэрэгцээ 2026-аас 2030 оны дараагийн 5 жилийн төлөвлөгөөний суурийг тавих юм а. Мөн Хятад улс гадаад орчны төвөгтэй нөхцөлд хэрхэн хөгжлийн бодлогоо авч явахыг илтгэх чухал дохио болж байна. За манай редакцийн зүгээс та бүхэнд ойртой орондын мөргөлдөөнтэй холбоотой цаг үеийн мэдээллийг тасралтгүй хүргэхийг хичээж байгаа. За өнөөдрийн тухайд Хэз болоо болон Израиль улсын хооронд мөргөлдөөн ямар байгаа? За мөн Еврохаз руу энэхүү мөргөлдөөн хэрхэн тэлж болцсошгүй байгаа талаар онцлог мэдээллийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа. Сайхан амраарай.